нэг хичээл авах заяа. За өнөөдрийн хичээл бид нарт нэг 3 найз тус болно. Нито. За энэ 3 найзыг таних хүүхд байна уу? Нито. Юу юм бэ? Нито. Хачсан энэ. Нито. Хачсан. Би хачсан. Мэдгүй нэг үсэн байгаа тийм. За хамгийн ихний баатар болохоор энэ шар баатрыг хин гэдэг гэж байна. Мито. За мито. Мито гэж хэм бол хамтдаа уншия. Энэ үсгийг таны хараахан үзээгүй. Гэтэ бол эцтэй цоо. Цохён. Цохён. Бүтээгч. Оо манай мито маань ямар хийдэг? Цаа бүтээгч. Тэгээд 50 хүү гэж үгсэг. 50 байдаг гэж ямар байдлыг хэлэх үү? 50. Оо, уурдаггүй бас 50. Оо, өөрийнхөө хийх зүйлийг хийдэг. Тэгээд бас Аа, яг зөв. За, тэгээд энийг уншаарай. Шинэлэг санаатай. Шинэлэг санаатай гэж үгсэг. шинэ санаа гэдэг. Оо, шин санаа орж ирдэг юм шиг тий. Аа, энийг ингэж уншчих юм шүү. Оо, энэ үсгийг ингэж биччихвэл амархан юм шүү гэд дандаа шин санаа энэ дотор гарч ирдэг гэж. Танай гэдэг мито шиг хүүхд байна уу? Энэ. Хин. Бямбачруу. Оо, за юмыг зохион бүтээдэг. Тэгээд тайван зантай. Тэгээд шинэлэг санаатай гэдэг бямбачртай адилхан хүүхд юм тийм үү? За, дараагийн хүү. За, хин энэ үсэг. Кито. Кито. За, энэ кито болохоор ямар зантай гэсэн чинь хөвгчлөлтэй. Амттай идэх дуртай. Бас дээр нэг зан чанар байгаа. Жоохон залхуу. За, кито шиг хүүхэд байна. Манай би өөр кито шиг зан гаргах гэдэг. За, хөвгчөө кито шиг гэж өөр. Оо, багтээ. За, тэгвэл ер нь танай гэд байдаг хүүхдүүдтэй адилхан хүүхдүүд юм тийм үү? За, хамгийн сайн уншия. Айдо. За, айдо маань ухаадаг. Сайхан сэтгэлтэй. Дуу дуулах дуртай охин гэж. За, тэгвэл танайгийн. За, нандам дуртай, чулуужрал дуртай гэж байна. За, охин гэж. Аа, за. Тэгэхээр энэ гурав юу? Манайг дараа хүүхдүүдтэй адилхан зан чанартай гурав хүүхдтэй тийм? За. За, одоо би шүүх хичээлийг анхааралтай үзсэн хүүхэд өнөөдрийн хичээлдээ сайн үзэж чадна. Алгаснаа. За, энэ гурав найзт маань нэг асуулт тулгарна. Ишээ дараа. За. Онцгой хүчтэй зөөлийг тэмдэг. Юу гэж юм? Оо, та нар зөөлний тэмдэг үзсэн мөлөө? Зөөлний тэмдэг өнөөдөр бүгд нэрээ онцгой хүчтэй мүү үгүй мүү гэдгийг 3 найзтайгаа хамт шалгая гэх үү? За, зөөлний тэмдэг маа? Ийм байдаг. Оо, ийм байдаг. За, нэрээ энэ үсэг онцгой хүчтэй мүү хүчгүй мүү зэ заяа. Хүчгөөж иж магадгүй шүү дээ, тий? Яг эдгээр юуны асуултанд зөөлөн тэмдэг хадгалдаг. Оо, мито. Тав гэж хэлэхээр хаалга онгон гэдгийсэн чинь онгой ихгүй юм да. Оо, хин хоёр ч. Тав. Үй, нито. Чи юу хийж байгаа юм бэ? Харин тийм энэ зогсоодлохыг хайцуудаа энэ хаалганд тав гэж хэлэхээр онгой гэсэн биттэй. Тэгсэн чи юу ч онгохгүй юм. Оо, митаминдээ чи буруу хэлээд байна. Тав биш. 50 гэж хэлнэ. Ямар ялгаатай юм. Адилхан сонсогдоод байна. Тэгвэл би ч юм бичиж үзье. За, нөгөө манай мито маань яасан сайн ингэж тав гэсэн чи хаалга яагаад юм? Хоёр найз нэрээ юу гэж хэлсэн?
нэлээд аваа сууж. За сүлд үсгэлээрээ. За үсгэлээрээ. Нэг үсгээр нэлээ шүү. За марл. За бачаа марлыг албаар туслах шүү. За. За энэ хоёрыг буруу зүг одоо манай айдаа бичнэ хараа. Айдаа бич үзүүлээ. Тэг. Тав гэхэд в гэд буруу үсгэл ордог. Энэ бол тавын тоо. Харин 50 гэхэд в. Тэгээд 20 зөөлний тэмдэг ороод дөрөв үсгээс бүрдэнэ. Энэ бол 50-ийн тоо. Бас барьж 50 гэсэн үйл үгийн утга илэрхийлнэ. Одоо л ойлголоо. За манай сүлдээ мандаа зөв хэлсэн байна уу? Зөв. 50 гэдэг маань бас 50 тоноос гадна ахад ямар утгатай гэсэн бэ? За бачаа. Батэрний сонс яа гэсэн бэ? Зөв. Батэрний энэ маркерыг багшаахан ширэн дээр аваачиж тавьчих. За зөв тавьсан уу? Тэр 50 тоноос гадна ямарваа нэг зүйлийг баярлаа. Ямарваа нэг зүйлийг нэг газар ингээд аваач тавихыг бас 50 гэж хэлдэг байх юм шүү дээ. Тийм үү? За баярлаа. Тэгвэл нэрээ энэ зүйлийг тэмдэг чинь шигтэй гэж магтах юм шүү. 5 гэсэн үгийг 50 болгоод тэр 50-д бүр 50-ын тоо ахаад юм 50 гэсэн ингээ хоёр өөр болгоод шүү. Тийм? За одоо тэр цаашаа үзцгээе. Энэ гурав юу юм нөө? Зөөлний тэмдэг ийм чухал үүрэгтэй юм гэж үү? Маш чухал үүрэгтэй шүү. Зөөлний тэмдэг ямар ч авиа тэмдэглэхгүй. Гэхдээ урдах гээгүүлэгч үсгээ зөөлрүүлж хэлүүлдэг үүрэгтэй тул үгийн утгыг өөрчлөх онцгой хүчтэй. Бид чам зөөлний тэмдэг ямар хүчтэй одоо тайлбарлая. Энэ бол зөөлний тэмдэг. Хамтдаа үгийн утгыг өөрчлөх зөөлний тэмдгийн онцгой хүчийг мэдгэе. За хүчтэй мөн хүчгүй байна. Ваа догордог бахын хойд зөөлний тэмдэг бичвэл хүчтэй байх болно. Өндөр өөхийн хойд зөөлний тэмдэг бичвэл үйл шувуу болно. Нөгөө уул маань бүр шуу болоод уйл гэдэг шуу болчихлоо тийм. За дараагийн бас юуэн аваад гарын хойд зөөлний тэмдэг бичвэл байршгүй байр болно. байртай юм болчихлоо. За Баярлалаа зөөлний тэмдгээ дараа үзье. Гайхмаар онцгой хүчтэй юм аа. Тийм болохоор уншихдаа, бичихдээ, ярихдаа зөөлний тэмдэг байгаа эсхийг сайн анзаарах хэрэгтэй шүү. За мэдээ. Одоо чи хаалганд 50 гэж зөв хэлээд үзтээ. Нэрээ тгий. одоо зөвлөж. 50. Хаалгын код юу байсан бэ? Зөв хэлсэн чи хаалга унгаачлаа. Баярлалаа. Дөрөвдүгээр байна. Хойд дөрөвдүгээр байна. Шугам дээр бичихгүй яг амтны доор бичин. Шугам дээр үгийг бичин тийм үү? За дараачих нь ямар юм бэ? Таг бүрдээ хэвдгүүр байна. Таг гэсэн үгийн тааны. Зам дээр цагаан нар тааны. Таг гурван байна уу? Энэ таг. Таг гэсэн үг хаана? Нэгдүгээр тэгэхээр тагны доор хэдийн тоо тавих юм? Нэгийн тоо. За. Нэгийн тоо бичсэн үү? За дараагийн амт нь юу вэ? Тааны цаасан дээр юу байгаа? Дараагийн адуу байна тийм үү?
бодож байна. За дараагийнх нь цэнхэр машин дотор байгаа ямар амтан бай? Юу гэдэг вэ? Үхэр. Үхэр хаана? Үхэр гэсэн үг энэ зургатан дээр байна. Би Хоёрдугаар дээр гэж байна. За та нар зөв чийж байгаагүй буруу чийж байгаагүй тэмдэглэж байгаа. За хамгийн сүүлд нь юу вэ? Тэг хаана? Тэг гэсэн үг. За сайн шалгах шүү. За өөрсдөө бичээрэй. За дахиад 5 дугаар байна гэж байна. Өөр бодолтой үг байна уу? За 6 дээр гэж энэ гэсэн үг. Оо 3 дугаар байна гэж байна. Энд тах гэдэг үгийг. За хөгжүүлэн 5 дугаар тах гэдэг үг байна гэж байна. За дугаарлаа дууссан уу? Дууссан уу? За бүгд өргөч. Харъя. Дугаарлыг харъя. Яа, сайн байна. За хажуудах найз өгч. Хоёулаа хоорондоо сольж. За сольж. Хоорондоо солиорой. Чөлөөч нэмээ солиорой. А зүгээр дугаарснуудыг шалгах гэдэг юм. Дугаарсныг шалгах гэдэг. За босно. Хинтээ солих, мөгчөнтэй солиорой. Мөгчөнтэй солиорой. Солиорой. Хоорондоо солио шүү. За. Энд чинь юу юм? Юу юм? Тах гэдэг амт шүү дээ, тий? Тах. Яагаад бахны тагаа шидэдэн? Хараач гэдэг нь. За одоо бүгд хоорондоо солино. Солиог өгөх байна уу? Алаа хөвчтэй нэмээ, хин хөвчөө солиорой. Хоорондоо соль. Засъя. За ихнийг уншия. Татны доо. Хинтээ тавьсан бэ? Нэг. За татны доор нэгийг тавьсан үг зөв гэрээ. Татны доор найз чинь нэгийг тавьсан байвал зөв гэж тавина шүү. Зөв байна. За зөв гэдгийг маш сайхан том тавьж өгнө шүү. Том. Би том тавьсан. Ямар манай найз ямар мундаг юм бэ гэдэг ингээд ийм том тавиана. Заяа. За дараагийнх нь уншия. Хоёрдугаарт юу бэ? За. Үхэр. Үхэрний доор яасан? Хоёрыг тавьсан байвал зөв. Хон. Хоньыг дөрөвдөө тавьсан байвал зөв. За дараагийнх нь уншия. Ямар сайн. Чи найзгаа засч байгаа юм шиг. Мор. Хау. Мөр яасан. Анаш. Баяр хүргэе. Амжилттай дуусгалаа. За одоо найзгаа автагийн застай ингээд жишээлбэл одоо ингээд бүгдээрээ зөв байх юм бол 6-аас 6. Магадгүй нэг нь алдсан байвал яах юм? 6-аас 5 гэд хажууд алдсан хөөхий ирээж байгаа Исмаил зурч. За босно. За би 5 тоолъё. 1 тоолороо 1 2 3 За нэтрээс сольч. За амжсан бол найзтай Исмаил тавьж өгнө. Амжаагүй бол одоо тэгээд найз нь Исмаилгүй болж тээ. За одоо амтныхаа доор нэрээ бичиж. Нэрээ бичээрэй. Хамгийн ихний зураг юу вэ? Нэгдүгээр зураг. Хайдын дэвтэр дээр байгаа нэгдүгээр зураг юу вэ? Хань. За ханьны доор хань гэж бичээрэй. Хань. За яах вэ? За цаг дууссан. Босон. 1 2 3. За цаасан ширээний хаяа энэ бол
Ушаараа. За өгнүүдээ ширээн дээр задлсан уу? Хөгчүүдний баг үгээ задлаараа. Номерны баг үгээ задлаараа. За задлсан болно шиг. За болно. За хурдаараа энэ амин сувтаа яасан бэ? 이게 작은 Хуваага гяс задлаж. Ой, задлаараа сүлдээ. Өгнүүдээ задлаараа. За шидэт үсгтэй үгээ нэг баг надаа. За шидэт үсггүй үгээ нэг баг надаа тавьсан уу? За эднийг унчиж. За одоо байж та бүгдээрээ уралдсан. Хамгийн сайн үгээ байлгаж үгээ таньж байгаа бос ядарч одоо шүү. Хиний бас ядарч утна би одоо харна. За эхэллээ шүү. Эхэллээ. 5 сүдээ 5 4 3 2 1 за бүгд зөв сууч. Одоо болцсон уран байраа. Амин сувтаа. За зөв суугаараа. Хөөе амин сув. За уршаараа. За. За. Гурав дахь дүрээ сонгоно. За энэс нэг дүр сонгоч. За морийг сонгох үү? За морийг энэ ангид 20 хүүхдээс 12 хүүхэд морь гэсэн учраас морийг сонглоо. Үгсийг харьцуулан уншаад зургийн утгад тохирох зөв үгийг сонгоорой. За. Одоохон тах гэж өргөлөө харъя. Ваа зүг. За юу вэ? 박샤. За шалгая. За дараагийн. Угаа хараа сууж байгаа. Şu kaza onları petnedi Anne koy sen şu. Koşarak. O sen ben itten. Hadi stop. Sag, koy sen kaza onları. Kato, kato. Hadi. 이거
уншаараа. Гончтон уншаараа. Гар өргсөн үг уншаараа. Хөрд одоо уншаараа энийг уншаараа. Гэж байна. Хурдтай бэхэн бэх. Бэх өргөөрөө. Бэх. Оо, маштай. Шалтай. Баяр хүргэе. Амжилттай дуусгалаа. Окей, амжилттай хийлээ. Баяр хүргэе. За ингээ өнөөдрийн шидэт үсгэнд хамтдаа болсон бүх хүүхдүүдтэй баяр хүргэе. За баяр хүргэе. Ашиг агаарчаа. Агаарчаа халуун үсэг хайр. За өнөөдөр ямар үсэг батчих вэ? Ямар үсгийг батгсан үү дээрээ? Зөөлөд юм маш шидтэй үсэг мөн байсан уу? Яагаад мөн байсан гэлээ? Оо, үгнүүдийг өөр болгоод исэн зөөлний тэмдэг тавьгууд тийм үү? За тэгээ гэртээ зөөлний тэмдэгтэй үгээ сайн уншаарай.